Хэлийн цэргийн хамгийн амттай кофе хаана вэ? Цуврал подкастын 2 дахь дугаар Хэлийн цэргийн тэг 253 дугаар ангиас эхлэхэд бэлэн болоод байна. За бид бүхэн одоо сүүлийн үед тийм ээ. Одоо энэ кофений соёл, кофе уух гэдэг зүйл маш их дэлгэрж байгаа учраас Хэлийн цэргийн ер нь хамгийн гоё кофе, хамгийн амттай кофе ер нь хаана байд юм бэ гэдэг сэтлэлээр одоо энэхүү цуврал подкастыг эхлүүлсэн байгаа. За тэгээд 2 дахь дугаараа энэхүү Хэлийн цэргийн тэг 253 дугаар ангиас хүрэхэд бэлэн болоод байна. За тэгээд юун төрөнд бас манай хоёр зочин маань кофе шопоос танилцуулахгүй юу? Хизээ анх байгуулагдав тийм ээ? Яг ямар санаачлагаар анх байгуулагдав? Тэр талаар бас хэлээ. Яриа эхлэж байна. За хамгийн түрүүнд өөрийгөө танилцуулъя. Хэлийн цэргийн тэг 253 дугаар ангийн сэргээг тэрчин мөчний ахлах инженер төслөгч Даадлан байна. За миний хувьд бол арай хожуу Хэлийн цэрэгт орж ирсэн. Тийм учраас залуучуудаа шинэлэг зүйлд уриалан дуудъя гэдэг утгаас хөдөлмөр аюулгүй байдлын сургалтанд суусан. 4 жилийн 3 сард. Тэгсэн чинь одоо яг нэг зайлшгүй ингээд албан байгууллагуудад амрах өрөө гэж байх хэрэгтэй юм бэл. Тэгээд өөрийнхөө анги дээр бодоод үзэхээр манайх ч нөө зай талбай жижиг ихэнхдээ л нөгөө Хэлийн отроод анги руу ингээд явж томилтоор ажилладаг болохоор яаж алба паагчтайгаа тав тухтай байдлыг ажлын стрессийг тайлах уу гэд бодож жагаад ангийн удирдлагатай кофе шоптой болох санал тавьж ирсэн. За энэ биелэл манай 11 сард биелэлээ болоод манай барилга ашигтай албаныхан ангийн удирдлага маань төсөн мөнгөний гаргаад ийм сайхан кофе шопыг байгуулж өгсөн байгаа. Тэгээ зай талбай айгу эзлэхгүй гэхээс илүү нөгөө нэг жижиг талбайд айгу тийм тухлаг зохион байгуулсан гэдгээрээ их гоё санагдлаа. Тэгээд чи оюунагч бас яг кофе шоп маань бас яаж ажиллаж байна тийм ээ? За манайх анх кофе шопоос 11 сард нэгээд одоо ингээд өөрсдөө бас сонголтоор кофегаа уугаад хамгийн онцлог нь гэх юм бол одоо өөртөө гэрээсээ ногоож юмсаа авчираад одоо шүүс шахаж байгаа тэрэндээ өөртөө ингээд шүүсээ шахаад яг 100% органик шүүсээ уучин блендер байгаа тэндээ болохоор бас л ингээд шейк юм аачин. Тэгээ янз бүрийн нөгөө цайнууд байгаа. Манай эмэгтэйчүүдийн зүйлийн дарга оюунагч мэлгээр юм цайны хоббитой. Тэгээ Туркээс аягүй олон төрлийн тийм цай оруулж ирсэн. Тэрүүгээрээ бас ангийнхнаа аягүй дайлдаг. Тэр нь 11 сараас хойш одоо ангийнх нь хэр зэрэг одоо энэ кофений соёл тийм ээ. Ер нь кофе уух бөөндөө ингээд нэг гоё чөлөөтэй ингэж өнгөрөөх иймэрхүү соёл ийм зүйл ер нь хэр зэрэг дэлгэрж байгааг харж байна. Ер нь бол анх одоо жишээ нь ингээл чандаг кофе шопуудын машин ч аягүй ажиллагаа ихтэй шүү дээ. Тэнгүүт ямар машин оруулж ирэх вэ яах вэ гэвэл бид нэр аягүй судалсан л та. Тэгээ хамгийн оновчтой мөртлөө чанартай дажгүй кофе нөө капсултай кофе гэдэг. Тэгээ капсултай кофений машиныг аваад тэнгүүд хүн болго өөрийнхөө дуртай уух кофегаа авчраад өөртөө үйлчилж байна. Бас нэг давуу тал нь сүүг өөрүүлэгчтэй байгаа. Тэндээ болохоор сүүгөө өөрүүлэл өөртөө ингээд өчтдөг. Өөртөө шууд ирээл кофе маш санагдууд эндээ ирээл өөртөө найрлаад уутчих болж байгаа гэсэн үг хаа тий. Ямар нэгэн байдлаар хүн хүлээгээд авахгүй. Хөөе тэр яа кофегаа өдөр гэх юм нэ энийг нэ тэр гэх юм байхгүй юм биш тий. Нэг хаах цагийн хязгааргүй гэсэн үг юм биш нэг тийм. Өөрөө кофе уумар санагдангууд өөрөө кофегаа авчраад нариулаад очив. Тэгээ сүүгөө хөрүүлээд бас цай авах дуртай бол цайгаа хандлахал уучих. За баярлалаа. Жижиг юм хөөрхөн ширээнүүдтэй бодонгоо тавьчаар барьлаа. Бас нөгөө заавал өрөөнд ороод нөгөө ажил хийж байгаа хүндээ саад болоод авахгүйгээр эндээ бас цуглараад ингээд чөлөө цагаа өнгөрөөгд юм яриад суух боломжтой. Яа тохичлтыг хэн хариуцж ангийн зөвлөл тэгэл арын дарга ангийн дарга дэмжээл нөгөө эмэгтэйчүүдийнхээ бас зөвлөлийн ажлыг дэмжиж манайх энэ тогтчлтын ажлыг хийж өгöd. Энэ бэлэн бүтээгдэхүүнүүд нь яаж ханаас яа вэ? 7 хоногт энэ 2 өдөр одоо энэ бэлэн бүтээгдэхүүнүүд эрүүл ахуйн шаардлага хангасан бэлэн бүтээгдэхүүнүүд авчираад алба паагчтай худалдаалаад бас эмэгтэйчүүдийн зөвлөл маань ингээд мөнгөө эргэлдүүлээд манайх нөгөө цайны газаргүй болсон болохоор тэгээд өөртөө яг гараараа хийх боломжгүй болохоор тэгээд хугацааг нь хараад өдөрт нь авчраал. Нөгөө өмнө цайны газартай байх чинь бас кофе шоп төс тий. Тэр чинь баг юу анхны кофе шоп гэж яригдах уу? Тийм ер нь бол баг тийм. Танаа ингээ эмэгтэйчүүдийн зөвлөл чинь бас өнгөрсөн оны тэргүүний эмэгтэйчүүдийн зөвлөл болсон юм биш тий. Манайх 2025 оны бас төвийн бүстэй 1-р байранд орсон байгаа. Ер нь бас ингээд манай эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлыг манай удирдлага маш сайн дэмжиж
бас хамгийн том ажил нь нөгөө дэслэгч алтан уягт бас амны орон сууц барьж өгсөн. Манай ангийн хамтаалаа. Тий. Тэгээд ер нь бол бас ингээд томоохон ажил маань энэ кофе шоп. Бид нар ч одоо нөгөө хөв хүний карманаас мөнгө гарахгүй байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ кофе шоп ажиллуулад нэг бага хэмжээний мөнгө бас ингээ эргэлдүүлээд эмэгтэйчдийн ажлыг явуулахад бас төлөхөө бас хэрэгтэй байгаа юм л да. Энд байгаа кофенүүд зарагдахгүй шүү дээ. Зарагдахгүй. Тэгээд одоо яг энэ юуг сүүгээ хөөрүүлээд одоо сүү гэхэл манайх нэг дээш шарт төстэй сүүгээ. Тэгээд аль багтайхаа дархлааг дэмжиж байна. Тий дархлаагаа дэмжиж байна. Одоо би нөгөө өөртөө ингээд кофегүй ирсэн байх юм бол эндээс ирээд кофе уугаад авах боломжтой юу? Боломжтой. Эмэгтэйчүүдийн зөвлөл болохоор яг нэг Starbucks-ийн нэг зориултын кофенүүд худалдаалж байгаа. Тэгэхээр тэндээс өөртөө хуух туртай төрлөө сонгоод очно гэсэн. Одоо кофе шоптой болсноор аль багшд ингээд бөөнөрөө нийлээд хамгийн их яригддаг ярианы сэдв юу гэдэг вэ? Яг одоо тухайн 7 хоногийнхоо ч юм аа эрэлттэй хийгдэж байгаа ажил ч юм уу. Эсвэл нөө хой үнд нь юу тохиолдоод байна яагаад вэ? Бас юм жижигхэн юм сэтгэл зүйн одоо ярилцлага маягийн болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг нэг албаагчтайхаа нийгмийн асуудлыг бол бас тэндээ хөнхөө ингээд буцаад дараагаар мэдээд байгаа. Энэ үн чи ингээд байгаа юм байна. Тийм асуудал бол гарсан юм шүү. Тэгээд бас мэдээд авах боломжтой. Тийм даваа талтай байна. Ер нь манай ангийн эмэгтэйчүүд их сууж гин үү? Эрэгтэйчүүд их сууж гин үү? Бараг тэнцүү шүү. Хаяа манай штавын дарагч аяг маяг хамаг уух юмаа гаргаж ирээ бүгдийн суулгатай л. Сургалтын дарга болохоор бас битээр ер нь кофений хоёул айгу хорхоотой. Хоёул тим кофений үр гарцсан маань ийм гарцсан маань тэрийг авах уу энийг нэвтрүүлээ. Тэрийг нэг алба багчтай хамсуулах уу гэх. Орчин эрэхтэй дутагдаад байсан байгаа надад харагдчихлаа юм л та. Манай жолооч нар энэ ч одоо зөвлөө кофе говь гээл. Тий. Манай кофе шоп маань төсөөснөөс ер нь хэр зэрэг төсөөсөндөө хэр зэрэг хүрсэн бэ? Ер нь бол яг нөгөө нэг байрны асуудал юу яг ингээд өөрсөөхөө юмдаа тахруулсан. Ер нь бол хойштоо бас кофенийхоо нэр төрлийг олшруулад тэгээ бас хөргүүр мөргүүр бас нэг төгчлөлтийн одоо орлогынхоо юугаар бас ер нь бол томруул ер нь бас нэршлэгийн олон болгоё гэж бодож байгаа л да. Манайх бас давуу тал нь тэгэл одоо би нэг жимсний сүүс уумаар байхад өөрөө жимсээ аваачаал сүүшээс хаад уучсан. Тэгээ сүү өнөөдөр би одоо сүү заавалчгүй эмгтэй зөвлөгээд авахгүй өөрөө сүүг хөрүүлмээр бол сүү хөрүүлэгчэндээ гээл сүүг уучсан. Бас нэглээрээ маш их нөө цаг хугацаа хожиж байна л да. Бид нар чинь цагтаа уралдаад өнөөдөр ажиллаж байгаа. Гараал нэг кофе авах гал бүр гараал дэлгүүрлөө ороод кофе шоп ороод ирэхээ хооронд ингээл ороод ирэхэд баг нэг 10 минут ч хүрэхгүй хугацаатай. Тэр маш их цаг хугацаа хожиж байна гэсэн үг. Юу пэйж мэст шүүд эндээ хоолоо тэр халаагаад эзэж болох юм биш үү? Даан ганц кофе ихэхгүйгээр Тий. Одоо цаашд хамгийн түрүүнд нэмэх зүйлүүд юу байгаа вэ? Тийм жижиг хэмжээний хөргүүрл авчвал гэж бодлоо. Хөргүүр тавьчвал ядаж өөр нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалахад амар болчихж байгаа юм л да. Гол нь нөгөө эрүүл ахуй шаардлага хангасан байх ёстой гэж бид шаардлага тавиад байгаа. Тийм бас нөгөө хүний ходоод руу орж байгаа эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас. Тэрийг яг ангиас шалгах уу? Яаж юм бол өөрсдөө л юу яаж гэнэ үү? Тухайн өдөртөө л худалдаалахыг ирэмцэл болгож байгаа л да. Тэгвэл хонсын юм бол угаасаа зарахгүй нь ойлгомжтой болохоор. Одоо аль багштаас кофе шопт болсноос хойш тийм гоё захиалга ирж байна. Одоо кофе шопт ийм үнэтэй болмоор байна гэдэг зүйл. Одоо тэгэнгүүт яг нөгөө нэг кофений амт чанарын нөө ялгааг мэдрээд эхэлж байна. Тэгэнгүүт олон нийтийн сүлжээгээр болохоор нөө найруулдаг кофег болохоор эрүүл мэндэд сөрөг гээд байгаа шүү дээ. Тэр талаасаа бас яг нөгөө юм чанарын шаардлага хангасан тийм кофе уугаад ирэхээр. Тийм тэр чинь би тэр уншижсэн үнэн ч юм уу юм уу сайн мэдгүй. Ямар ч гэсэн зүгээр нөгөө кофений агуулмж аягүй бага байдаг л. Тэгээд аягүй сахарын агуулмж их байдаг. Кофе шопто бас нэг давуу тал нь бас ингээл хамт олонны гар нийлэмжтэй ажиллагаа гээл тэ нэг гоё халуун дулаан уур амьсгал гээл бас нэмэгдэж байгаа байхгүй юу? За өөр манай кофе шопоос гайхуулах юм байна та хоёрт. Өөр манай одоо нэг бичиг хэргийн ажилтан ахлагч оюун чимгийн бүтээлүүд одоо ингээд кофе шопо чимгэлцэн байгаа. Өөрийнхөө гараар урлалаараа тийм ингэж тий. Одоо энэ утсаар ингээд орооцсон байгаа юу? Бүгдийг өөрийнхөө гараар чимгэлсэн. Одоо өргөжхөөр ямар хөө болох юм? Тэгэхээр нэг ямарч нэг бас босоо тек хийгээл гэж бодож байгаа шүү дээ. Бас тэ нөө уйлралд таарсан бас эмэгтэйчүүдийн зөвлөлөөс одоо нэг эрүүл мэндийн тэмцсэн. Манайхсаа өнгөрсөн үед болохоор дандаа аарч ясарган хөөрөлсөн сүв. Бас дархлаагаа дэмжинэ гээл. Өдөр болгоо. Өдөр болгоо.
гаднаасаас ирж байгаа нөө зочдоос орж ирэл хөөх ийм анги байд юм уу ямар гоё тохиолдолтой ингээл тэгэхээр бас тухайн хүмүүстээс эрэг уур амьсгал төрүүлж байгаа. Цэргийн анги гэхээр л нэг ийм тушаасан ийм нэг тийм хатуу гэж л боддог. Энгийн хүмүүс бол тэгж орж ирдэг баг. Тэгэл орж ирэл ангийн тохиолдлыг харчаал сэтгэл нь арай нэг өөр болцсон. Тийм манай подкастын бас гол зорилго нь бас тэрэнд орж байгаа. Хэлийн цэрэг тэгэл ер нь цэргийн байгууллага гэхээр л нэг тийм заавал ингээл алхаж гიშгс яссан тий нэг тийм дүрм журмын дагуу байх хэрэгтэй биш. Ер нь энд ч гэсэн юм чөлөөтэй ингээд суух тийм ээ. Иймэрхүү орчин нөхцөлүүд бас байгаа дээр. Тэгээд дээрэс нь хамгийн амттай одоо энэ кофе яг аль ангитай байна вэ гэдгийг нь бас одоо юу гэх юм тогтоох зорилготой. Тэгэхээр н анги болгон л өөр өөрийнхөө орчин нөхцөл тохирсон л кофе шоптой болж байгаа. Тэгээ бусуудаас ангиуд санаачлагаа авах байх гэж бодож байна. Танахаас одоо бусдын ангиус хамгийн одоо дэвшилтэд гэх юм уу шинэлэг зүйл нь алийг нь аваасаа гэж хүсэж байна. Яг нөгөө тоног төхөөрөмжүүдийг аваад өгчвөл бас арай өөр баг. Өөрөө өөртөө л үйлчлэхэд нөө төртөлгөө. За та хэд мань одоо энэ кофений соёл гэдэгт хэл суралцж байна. Кофений соёл гэж айгүй том юм байх шиг байна. Би бас нарийн сайн мэдэхгүй л байгаа юм л та. Одоо тийм нэршлээсээ авахулаад янз бүр байгаа шүү дээ. Одоо эспрессо гэхэд яаж уух хэвээр араас нь бас цэврөө суух хэвээр гэл бид одоо офицерын зөвлөлөөсөө бол яг тэр нөгөө соёлжуулах ажил аян өрнүүлээ гэж бодоод байна. Яг кофе гэж аль кофег нь яаж уух хэвээр ямар нь хүний бит хэрэгтэй дээ ямар нь яа гэдэг нөгөө гол ялгаануудыг гаргаж өгөөд тэгээ жоохон таниулаад өгчвөл манай хүмүүс ч гэсэн өөр газар явсан ч гэсэн тийм өө эн чин тэгчихсэн штэ гэд мэдлэхэд хэлэх. Энэ тус болох байх л гэж бодод. Яг таны хувьд өдөрт хичнээн кофе ууж байна. Бараг 3 аяг маяг ууж байгаа шүү. Гэтэ янз бүр би нөгөө нэг юм хандлагатай яг нөгөө нэг юуны Японы кофег уудыг. Тийм. Яг нэг өөр төрө хандлагатай. Тэгээ хаяа бол нөгөө американогийн нэг жижиг капсултай. Тэгэл яг нөгөө ажлынхаа нөгөө нэг стресс эсвэл ачаалтаасаа хамаарал янз бүр л ажил. Хэлийн цэргийн хамгийн амттай кофе хаана вэ? Подкастын ээлж дугаар өндөрлж байна. Ямар ч байсан миний бодлоор л эдний ангийн кофе маш гоё амттай байлаа. Дээрээс нь эдний тогтчлт одоо яг энэ шийдсэн байдлын минимал хэм маяг нь бас айгүй гоё санагдлаа. Тэгээ дээрээс нөгөө өөрөө өөртөө үйлчлдэг гэдэг маань бас айгүй том давуу тал юм болов гэж бодлоо. Тэн дээрс гурлаа бас нэлээдгүй ярьлаа шүү дээ, тийм ээ. За тэгээд энэ түрээд энэ удаагийн подкаст маань өндөрлж байна. Үзэгч та бүхэндээ дараагийн амттай кофегоор эрг уулзцаая.